одоо хоёул энэс хойш асуултуудаа дандаа 3 улсыг харьцуулж явах гэх үү. За Монгол бол ийм байсан. Япон ийм байсан, Америк ийм байсан. Тийм. За тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлийг Момбушо гэж хэлдэг. Хан хүмүүс ер нь бол сайн бас сонссон баг. Багш нар бол ингээл яриа л идэг, ингээл уншаал идэг лекцээ. Тэгэл амар тийм эмоцтой ч ярьдгүй шүү дээ, тийм. Багш төвтэй аахгүй юу? Би бол Японы засгийн газрыг их өвөөмөр гэж боддог. Тийм. Хүн болгон одоо тийм гоё эсэ ингээд хиймэл оюун ухаанаар бичүүлчих боломжтой нөхцөлд орчинд одоо бид нэр амьдарч байгаа. Эсрэгээрээ яаж онцгой эсэ бичих вэ гэдэг асуудлыг дахиад үүсгээд байгаа байхгүй юу? Хиймэл оюун ухааныг давсан. Тийм, трийг давсан. Америкийн нэг онцлог юм нь кейсбук гэдэг. Тийм, хичээл болгон кейсбуктэй нэг ийм зузаан. Нью-Йоркчууд ер нь яасан сайхан хүмүүс вэ те. Энэ мэтчлэн багш төвтэй биш, оюутан төвтэй ийм лекцийн тогтолцоо тэр Америк оронд байд юм байна гэдгийг бас би ойлголоо. Хоёр улсын магистр хамгаалсан, нэг улсын баарын шалгалтанд тэнцсэн энэ тухайга мэдээлэл олгож хуваалцсанд маш их баярлалаа. За эрхэм үзэгчдээ Mancast подкастын бас нэг шинэ дугаар та бүгдэд хүрэхэд бэлэн болсон байна. Бид Mancast подкастыг эрчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр нэг одоо чиглэлээ явуулж байгаа болвол саяхнаас эхлээд бид нар бол боловсролын чиглэлээр одоо бас цоо шинхэн чиглэлүүдийг нэмсэн байгаа. Тэгээ энэ хүрээнд бид хамгийн анхны дугаараа хятадд хэрхэн сурах вэ гэдэг тухай хятадд сурсан болоод одоо сурахаар явах гэж байгаа хоёр хүнтэй ярилцсныг бас та бүгд маань санаж авах гэж бодож байна. За өнөөдөр би та бүгдийн өмнө шинэхэн зочныг хөрж ярилцахад бэлэн болсон байна. За зочин маань бол сонирхолтой зочин байгаа. Яагаад гэвэл 2023 онд Японы улсын Нагоягийн их сургуулийн хууль зүйн магистрийг 2024 онд Америкийн нэгдсэн улсын Пенсильвани их сургуулийн хуулийн магистрийг өөрөөр хэлбэл одоо 3 жилийн хугацаанд 2 улсын хуулийн сургуулийн магистрийг амжилттай дүүргэсэн хэрлэн жимэг маань хөрөлцөж ирсэн байгаа. За юуны төрөнд одоо баяр хүргэе бас маш их том ажлуудын ард гарсан байна. За өнөөдөр бас цаг зав гаргаад бид нартай ярилцах жагаад маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээ хэрлээ манай подкастын одоо дүрэн бол маш энгийн хоёлаа айгүй энгийн ярина. Тэгээ одоо хуульч нарын чинь маш шүүмжилдэг штэ. Хүний хэлээр ярьдаг, хуулийн хэлээр ярьлаа гэдэг. За та бол одоо 3-4 жил баахан шалгалт өгөөд баахан академик төвшөнд байж байгаад ирсэн. Тэгэхээр одоо эгэл ардынхаа ойлгогдох хэлээр ярина. Нэгдүгээр дүрм. За хоёрт нь бол сайхан чөлөөтэй айлуулах амьдралд ойрхон зөвлөгөө юмнуудыг одоо манай подкаст үзэж байгаа залуучууд хүүхдүүдэд өгөөсэй гэж хүсэж байна. За хамгийн ихний асуулт. Ер нь бол гадаадд сурах гэж байгаа хүмүүсийн хүн бүрийн хувьд хамгийн ихэнд тулгамддаг асуудал бол хэл сурах байдаг. За та Япон, Америкт сурчээ. Хэлээ яаж сурсан бэ гэдгээс эхлэе те. За юун төрөнд бол би 2016 онд Мөсийн хууль зүйн сургуульд орсон. Тэр дундаа их тийм Аз завшаанаар Японы эрх зүйн төв байдгийг мэдээд амжиж бүртгүүлсэн. За тэгээд Япон хэл ер нь бол хирагана, катакана гэдэг юм байдгийг баг мэдэхгүй шахуу ороод тэгээд яг аагаас нь яа хүртэл 26 оноос 21 он хүртэл 5 жилийн турш Японыхоо эрх зүй гэдэг төв дотор Монголынхаа хуулийг сурангаа Японы хэлийг сурсан байдаг. За яг энэ Мөсийнхаа 5 жил дотор л Японы сурч байгаа. За тэгээ сурахтаа 5 жилийн хугацаанд яг одоо N1 төвшин хүртэл боломжийн сайхан хуулийн Япон хэл голчлон сайхан сурсан. За гэж байгаа. Хэдүүлээ хоёлаа ингээ N1 гэдэг нь одоо ямар төвшингөөс хамгийн багаас эхлээд N1 нь ер нь аль хавцаа байна гэдгээ тайлбарлавал. Тэгэхээр Японы хэл нь бол N5-аас N1 гэдэг. Хамгийн бага нь N5. Тийм. Хамгийн сайн нь N1. Тийм 5 төвшин байгаа. Одоо айлцын оноо гэдэг шиг л юу юм бэ шүү дээ. N1-ээс дээшээ бас арай тогтоогоогүй байгаа. Гэтэ N1 хүрчлээ гэдэг нь бол бүр native төвшөнд ярина гэсэн үг бас биш. Боломжийн. Гэтэ ер нь бол дажгүй сайн төвшөнд гэсэн үг тийм. Тэгэхээр 3 дугаар курс тахта N3 буюу яг дундынхыг нь өгсөн. Яг ингээд 2 дугаар курстэй юм биш үү? Японыг 2 жил сураад. Тэгээд ингээд дараагийн жилүүдэд ингээд ахиулсаар агаад ер нь бол 5 дугаар курсээ төгсгөөд N1-тэй төгссөн. За ингээд Япон хэлийг бол Мөсийн хууль зүйн сургуулийн 5 жилийн хугацаанд сурчээ. Ер нь бол хүмүүсийн дунд нэг нийтлэг ийм ойлголт байдаг те. Хятад хэл, Япон хэл хоёр бол маш хэцүү. Яагаад гэвэл
ханцтай, үсэг байхгүй тэгэхээр үг бүрээ бичдэг гэдэг ингээд. Энтэй ерөн санал нийлэх үү ямар хөө байсан бэ? Хэр хэцүү байсан бэ? За би бол өөрөө хятад хэлийг сураагүй, мэдэхгүй байна. Одоо бүтцэн ямар гэдгийг. Гэтээ яг хуу Япон англи хэллээ харьцуулаад үзэхэд бол миний хувьд бол Япон хэл илүү давуу талтай. Илүү ингээд сэтгээд ярихад илүү чөлөөтэй ярьдаг. Баггүй. Сурахад арай амархан гэж үзэж байна. Яагаад тэгэхээр нөгөө алтай язгуурын үндсэн хийжилхэн. За тэгээд бас одоо нөгөө ижил төсөөтэй байдлаараа Монгол, Япон, Солонгос хэл маань 50% гэж байгаа байхгүй. За. Тийм тэгэхээр би Солонгос хэлийг сурсан ч Япон хэлийг сурсан ч ер нь бол их тийм ижил төсөөтэй байдал гэдэг нь хэлээ. Өгүүд нь одоо өгүүлбэрийн бүтцэн адилхан байдаг байхгүй. Тэгэхээр би хөдөө явсан гэж хэлнэ гэсэн үг тийм. Би явсан хөдөө гэж хэлэхгүй тийм. Явсан гэдэг нөгөө үйл үг нь хамгийн төгсгөлдөө орж ирдэг шинжээрээ нөгөө Монгол болж айгүй амархан. Тэнгүүд нөгөө англи хэл чинь болохоор эхлээд савжигт явал араас нь үйл үг яваад араас нь нөгөө нэг дайт гэж байгаа л нөгөө дэлгэрүүлээ ярьжтэй шүү дээ. Тэгэхээр илүү хэцүү бол Япон амархан байсан байна. Гэхдээ одоо түрүүний дугаарт маань бас хятад сурсан болоод сурах гэж байгаа хоёр зочин орсон. Бас хятад хэл амархан л гэдэг л. Тэр чинь та хэд чинь нөгөө сурцсан болохоор хүмүүсийн проблем бас. Гэхдээ яг энэ одоо саяны чиний хэлж байгаа санаа тэр өмнөх дугаарын хятад хэлч гэсэн ер нь ингээд сурахад их амархан гэж байгаа хүмүүсээс бол манай үзэгчид бол маш их бас мотивац авах гэж бодож байна. Өмнөх дугаараас бол авсан байлээ. Бүгдээрээ их тийм хэцүү гэж бодож ирсэнгүй. Нэрээ ингээд энэ талаас нь харуул энэ чинь амар юм байна штэ гэж бодсон байлээ л дээ, тий. Тийм. Окей. Тэгэхээр алтай язгуурын хэл учраас Япон хэл бол арай илүү ойрхон байдаг. Өдөрт хэдэн цаг зарцуулсан байсан? Японы эрх зүй гэдэг төвийнхөө доор л ер нь бол нүдүүлсэн. Тэгээд хуулийнхаа хичээлийг үзэхээс гадна өдөр болгон 2 пар Япон хэл үздэг байсан. Тэрнээс гадна нэмээд одоо ч яг хэлэндээ зарцуулж байгаа цаг. Тэгээд гэртээ очиод гэрийн даалгавраа хийдэг. 1-2 цагийг бол зарцуулдаг гэсэн баха. Тэгэхээр чи өдөрт ойролцоогоор бараг 5 цаг зарцуулж штэ. Тий, өдөр болгоо нэг юм 4-5 партай. Нөгөө Япон хэлээс гадна хуулийн хичээл ингээд айгүй тийм шахуу хуваартай гэртээ очиод даалгавраа хийдэг. Тэгээд гэрээхэндээ цаг гаргасангүй хах сайн бүтэн санд гэртээ үнжсэнгөө гэд оюутны 5 жил бас тийм. Оюутны 5 жил орог гэртээ байгаагүй юу? Тий. Ер нь бол тийм байгаагүй шүү. Номын санд их үнждэг байсан. За гэд. Англи хэлээ яаж сурсан? Ер нь бол миний хувьд бакалаврын 5 жилийг дан Япон хэлэнд зарцуулсан байхгүй юу. Тэгээд дотроо яг нэг 10 жилдээж англи хэл үзчихсэн нэг суур байгаа. Тэгээд яг юм уншиж чинь ойлгох чинь англи ном уншчихъя гэж айгүйх өөрийгөө тэгэж шахдаг. Тэгээд англи хэлдээ нэг сайн биш байгаа маань бас миний өөрийн айгүй тийм эмзэг тал байсаар явсаар агаад Япон явлаа. За тэгээд Япон яваад Японы оюутны байранд анх ганцаараа амьдарч байхдаа яг давхрынхаа Мозамбик охинтой. Тийм Африк улсаас ирсэн Мозамбик охинтой анх удаа нөгөөх маань Японд ирсэн ч гэсэн Японд бас англи хэлээр сурдаг. Тийм гадаад хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тэгээ тэр маань Япон хэлгүй. Би болохоор Япон хэлтэй яг англиар нэг айхтар ярихгүй. Тэгээ тэр Мозамбик охинтой одоо найзлаад тэрийгэ Японд амьдрахад нь дэлгүүр цуг дагуулж явдаг ч юм уу те. Япон хэлтэйгээ ашиглаад жоохон тусалдаг байсан. Тэгэхдээ тэр найзгаа голчлон англиар ярьдаг. Тэр маань одоо яг анх удаа би гадаад хүнтэй англиар яг ингээд зоригтойгоор өөрийгөө нээж ярьсан. Анхны алхам маань Японд очиод хийгдэжсэн. Тэгээд ер нь Мозамбик найзтайгаа найзлсаар агаад англи хэл сурч байгаа. Тэгээд Японд бас өөр зөндөө юу байсан. Бас их цаг зарцуулсан. Англиар ярих боломж Монголд байснаас илүү байсан байхгүй. Тэгээ тэрэнд өөрийгөө нэг хахтар хазаарлахгүйгээр сайхан ярьчий, сурчий. Ингээ яриа л ер нь хүн яриа л гэдэм билээ. За окей. За ингээд хоёлаа сая бол хэл сурах тухайгаа ярьлаа. За одоо хоёлаа болохоор сургуулийнхаа тухай ярий те. За эхлээд хоёлаа эхний хэсгийг бол одоо Японд сурсан хэсэгтээ зориулъя. За ер нь хизэнээс Японд сурья гэдэг тэр бодол чамд ер нь төрж эхэлсэн байна. Ер нь бол анх 16 онд МУИС руу хуулийн сургууль руу ороод Японы эрх зүйн төвд бүртгүүлж гисэн. Тэгэл ингээл дунд нь ороод нэг л хөрсөлтөөнд ингээл яваал гэсэн чинь ягаад ч юм цаанаасаа би төгсөөл Япон явна. Японд хууль зүйн магистрийн зэрэг ингэж сурж байгаагийн хувьд хамгаалтнаа гэсэн нэг тийм зорилго ингээл цаанаасаа л ингээд бүрэлдсэн. Тэрнээс биш учиргүй ингээд яг Японд би амар хайртай, Япон хүмүүст хайртай гэдэг тийм мэдлэг мэдрэмж надад
анх ороход байгаагүй. Бүр анх яг ингээд ярилцлаганд ороход та яагаад Японы эрх зүйн төвийг сонгосон гэхэд би бүр ингээд балмагдаад хэлж өгөөгүй байхгүй. Тэгээ бараг л унангаа алдсан тэр ярилцлаганд. Тийм. Нөгөө Мойсийн Японы эрх зүйн төвд орох чинь бас ярилцлага авч ордог. Тэгээ учиргүй тийм айхтар анимч үздэг хүүхэд байгаагүй. Тийм нэг ерөөсөө ямар ч тийм юугүй байсан. Зарим нь айгу дурлцсан байдаг тийм. Бондортой учраас. Тийм. Би бол Япон соёлд нэг айхтар тийм наалдаагүй ч гэсэн Япон хэлэнд нь бол хайртай. Хэрлэн маань бол өөрөө бол юуны сургуулийнхаа шугамар тэ хамтын ажиллагаатай сургууль руугаа явсан. Тэгэхээр хоёулаа тэр тухай наривчилж ярихаасаа өмнө ер нь одоо Японд сурах боломжууд яг өнөөдрийн түвшинд ямар байна? Ямар тэтгэлгүүд байна? Ямар шалгуур тавьж гин гэдэг тухай ер нь яриаг эхлэх тэ. Тийм ялангуяа хууль зүйн чиглэлээр тийм ээ. За тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлийг Монбушо гэж хэлдэг. Хан хүмүүс ер нь бол сайн бас сонссон баг. Монбушо. Англиар бол mixed гэдэг MEXT гэдэг. За тэр тэтгэлэг яаж авдаг вэ гэхээр хоёр үндсэн арга одоо зам байгаа. Нэгдүгээрт Монгол улс дахь Японы элчин сайдын ямаар дамжуулж тэтгэлэг авах. Хоёрдугаарт яг тухайн сургууль руу хандаж тэр сургуульдаа тэнцээд тэгээд дараа нь тэнцсний дараа засгийн газрын тэтгэлэг аваад явах гэсэн юм хоёр үндсэн чиглэл байгаа. За тэгэхээр Японы засгийн газрын тэтгэлэг ер нь Япон улсад хууль зүйн магистр хамгаалахын онцлог нь энэ нь судалгааны магистр буюу 2 жилийн хугацаатай тодорхой нэг юм хууль эрх зүйн асуудлаар харьцуулсан судалгаа ч юм уу те Монгол Япон. Гэтэ заавал Монгол Японоор хязгаарлагдахгүй л те ийм харьцуулсан судалгаа би 2 жилийн хугацаанд хийнэ гэдгээ зорьсон хүн одоо аплайддаг тийм шинжээрээ онцлог. За тэгэхээр одоо бүрдүүлэх материалд юу байдаг вөхлөөр за тэгэл хэлний оноо бэкграунд мэдээлэл, шагнал урамшуулал, за тэгээд багш нарын тодорхойлолт энэ дээрээ тийм ээ. Ер нь бол нийтлэг. Тэгээд хамгийн гол онцлог юм нь юу? Research proposal гэдэг нь одоо 3 хуудас орчим. Миний санаж байгаагаар 3000 орчим ханзаар би ийм судалгааг Японд очиод бичнэ гэдэг тэр одоо санаагаа бичдэг. Тэр нь одоо бидний хувьд хамгийн бэрхшээлтэй хүн татлагмуудынх нь нэг нь гэдэг л та. Би одоо өөрөө дөнгөж муйсаа төгсөөд дөнгөж Монголынхаа хуультай танилцж байгаа хүн хаа бас тэр Японы хуулийг бас судлаад те ийм юм судалнаа гэд ингээд бичиж байгаа. Тэгээ энийгээ би очиод 2 жил тэндээ бичнэ. Тийм болохоор бас аятайхан бичих хэрэгтэй. Тийм. Тэрийг юм харах юм байна тийм юм бичдгээрээ одоо өөр улсын хууль зүйн магистраас одоос ялгаатай. За тэгээд тэр гадаад Японы элчин сайдын яамд одоо юм аплайдж байгаа хүүхдүүд маань юу бэлддэг вэ гэхлээрээ нөгөө хэлний оноо инээ дээрээ нэмдэг нь тэр research proposal гэдгээ англи юм уу япон хэл дээр бичээд за тэгээд бүх юмаа submit тэгээд ингээд дараагийн процесс нь явдаг. За би бол өөрөө бас тэрүүгээр яваагүй. Гэтэ Японд очиод яг тэр журмаар ирсэн бас өөр хүүхдүүд байсан. Тэгээд тэднээс сонсоход бол бас англи хэл дээр ихэнх нь судалцдаг. Тийм. Японд англи хэлээр одоо хууль зүйн магистраа хамгаалдаг. За миний хувьд бол хоёр дахь нөгөө их сургуулаараа дамжуулаад mixed засгийн газрын тэтгэлэг авсан оюутан байгаа. Засгийн газрын тэтгэлэг бол мөн. Гэхдээ авсан юу нь болохоор нөгөө том пул руу орохгүй хоёр их сургуулийн харилцаа. За тэгээд тэр их сургууль нь өөрөө манай Монголд энэ мөст ингээд ирчээд байгаа гоё салбараа нийцэн. За тэгээд би тэр Нагоягийн их сургуульд ингээд 1-р курсээсээ ер нь бол ингээд харьяалагдаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд 5 жилийн турш сураад за тэгээд тэр 5 дугаар курстээ би нөгөө хэлнийхаа N1 төвшнийг авсан. За тэгээд дээрэс нь би ийм сэдвээр би ингээ Японд магистр хамгаална гэдэг тэр research proposal-өө бичсэн. За тэгээд 5 дугаар курсынхаа 12 сард ярилцлаганд ороод шалгалт өгөөд ярилцлаганд ороод за тэгээд нэгдүгээрт Нагоягийн их сургуульд тэнцсэн. Эхлээд тэмцэх хэрэгтэй. Тэнд сууж байгаа профессорууд байгаа л та. Иргэний эрх зүй, үндсэн хууль, захиргааны эрх зүйгээр мэргэсэн профессорууд байгаа. Тэгээд тэр маань миний тэр пропозалыг уншаад намайг авах хэсгээ шийддэг. Энэ аятайхан судалгаа үгүй байх гэдгийг шийдээд за нэгдүгээрт сургуультай тэмцэн. За тэгээд хэд хоногийн дараа засгийн газрын тэтгэлийн ярилцлаганд ордог. За тэгээд тэрэндээ тэнцээд тэгээд би ингээд сургуульдаач орсон бүтэн сайхан тэтгэлэгтэй Япон руу 21 оны 11 сард явж ирсэн. Бүтэн тэтгэлэгт нь ер нь юу багтах вэ?
Засгийн газрын тэтгэлэг их гоё онцлогтой. Манай би бол Япон улсын засгийн газрыг их өгөөмөр гэж боддог. Тий. За тэгээд энд сургуулийн төлбөрийг маань бүтэн даана. За тэгээд сар болгон 144 мянган йены стипенд өгдөг. За тэгээд тэрнээс гадна би Япон руу онгоцны зардлыг ирж очих. Тийм даадаг. За нэг тиймэрхүү. Очоод байрлах юу нь болохоор сургуулиасаа. Эхний 3 сар дотор байранд амьдардаг. Тэгээд дотор байранд би Можамбик найзтайгаа танилцсан. Тэгээ 3 сар амьдарчаад би тэндээс гарах хэвээр. Тэгээ өөрөө байраа түрээслээд одоо сургуулийнхаа хажууд. Тэр нь болохоор стипендэндээ байр түрээс нь багтчихав. Тий. Би 144 мянган йений тэтгэлэгтэй байхад нэг 40 мянга орчмыг нь байрандаа төлцдөг байсан. Хилээ сурлаа. За дараа нь сургуультай тэнцлээ тий. За очоод ямар байсан бэ? Япон соёлд ер нь одоо дасах те Японы одоо за тэр дундаа Нагоягийн их сургуулийн соёл нь ер нь ямар байсан бэ? Би яг коронагийн үеэр явсан. За нэрээ тийм биш те 21 оны 11 сар үлээ. Тийм хичээл чинь 21 оны 10 сарын 1-ээс яг эхэлдэг. Яг энгийн журмаар бол оюутнууд 9 сард яваад эхэлцдэг байхад би үлээсээр 11 сарын 17-нд яг нисчихсэн. Хитэн найзтайгаа цуг. Хичээл үжээ эхлээд 2 сар болсон байна гэсэн үг. Тийм онлайнаар орсон байсан. Тэгээ тэр үед нөгөө нэг хайбрид гэдэг тийм хичээл эхэлсэн. Ингээ онлайнаар ч явж болдог, очоод сууч болдог. Гэтэ заавал нэг юм Zoom гэл ингээл бөө юм ингээл давхар тонголцсон. Тийм үед очсон л та. За тэгээд 2-7 хоног бас буудалд карантинлсан Японд. Яг тийм үед л одоо явж очичтэй. Төгтөө өсвөр шүү дээ. Одоо маск зүүдэг. Тэгэл очсны дараа би чинь нөгөө нэг удирдахч багш маань нэг иргэний эрх зүйн хичээл ордог байсан юм а лекц. Тэрнийхээ хичээлийг 4 кредитийн хичээлийг сонгоцсон. Нөгөөдөг чинь нөгөө онлайнаар суугаал байсан. Японд очиод нөгөө урт карантинад аваад за өстө багштайгаа уулднаа. Багш нөгөө хичээлд нь сайхан бичилж очиод өстө сайхан мэдлээ гээл айгүй нэг сайхан амтан ингээл лекцийн тангимд очисон чинь надаас өөр хүн байдаггүй. Ганцхан оюутантай. Тий, хин ч ирээгүй. Хэдийгээр хайбрид гэдэг та ирээж сууж болно, онлайнаар сууж болно гэдэг тийм сонголттой байхад Япон оюутнуудын үздэг бакалаврын иргэний эрх зүйнлийг зохиол. Тэгэхээр японочууд нь нэгэн ч ирэхгүй. Тий, нэгэн ч тэгэж биеэрээ ирэхийг сонгохгүй байгаа байхгүй юу? Тиймэрхүү юм жоох аюу тийм онлайнлаг, тийм цахимлаг, тийм оюутнуудтай. Тэгээд тэр хичээл ингэж явж байгаа юм те. Тахимд очиж сууж шууд үзэн тахимд явж байгаа хичээлийг гэрээсээ ч ингээд зүүмээрээ үзчихсэн. Тэгмүүд хинч хүсэхгүй байгаа. Ганц хүсэж байгаа нь би байгаа. Тэгээ айгүй яг миний хамгийн анхны тэр мэдрэмж айгүй тийм юу байсан юм. Жохон ганцаардмал юм шиг би ингээд эрдсэн нь буруу юм шиг гүйж хайбрид иргээгүй гэх. Мөн Монгол оюутнууд чинь болохоор айгүй би чинь нөгөө нөмөөсийнхаа 5 жилд ингээл аль болох нөгөө нэг юу би ч бас 4-р курсээс хойш юугаар онлайнаас сурсан шүү дээ мөн. Тийм шүү дээ тийм тэгээ айгүй оюутнуудаа сансан байгаа байхгүй юу? Найзуудаа сансан. Тийм байхад тэр төсөөллөөс маань бол шал өөр буусан. За тэгээ Японы 2 жил масктай өнгөрсөн. Бидүүлээ чи яла 23 он баг дуустал масктай байцгаал тий. Япон бол тийм юм. Монголд бол нэг 22 оноос гайг болсон баха. Японд бол зүүсээр л байсан. Тэгээгүй юм тий. Тийм. Тэгэхдээ хайбрид нь бол арилсан. Тэгээ явандаа арилсан. Тийм гэхдээ бас тэр нэг юм коронагийн нөлөө байсан. Монгол хүмүүсийн дунд Япон хүний тухай нэг төсөөлөл байдаг штэ. Маш хариуцлагатай, цагаа барьдаг, бусдаа саадуулдаг. Тийм. Жижиг ч гэсэн алдаа гаргуул тэгээд тэрэндээ бусдын ч айгүй мэдрэг ханддаг нөгөө хүн ч гэсэн ингээл бүхэлж тонголтоо луучлахгүйгаал гэдэг юм нэг тийм нийтлэг ойлголт байдаг те. Тэр ер нь яг одоо чамайг тэр сургуульд очиход ер нь Япон оюутнуудын хэдэн хувьд байсан байм. Одоо нэг тийм тэрнийгээ дагддгүй хайнг муу сурдагч гэдэг юм тийм оюутнууд ер нь байдгүй. Харин яг түрүүн нөгөө нэг хэлсэн шиг миний яг Японы тэр 2 жилийн амьдрал би яг Япон оюутнуудтай тийм цуг бас учиргүй тэгж инг тийм байна тэгдэм байна гэдгийг нөгөө анзаарах боломж цөөхөн өнгөрцөн байхгүй юу. Яагаад тэр нөгөөд чинь бүгд нөгөө онлайнаараа хичээлдээ суугаад байгаа. Тийм. Тэгээ би яг нөгөө өөрийнхөө удирдахч багштай готлон ажилдаг. Тийм харьцдаг. Тэгээд ер нь бол тийм байсан. Тэгээд цагийг бол бас сайхан ягштал баримталдаг. Тэгээд мэйлийг бол бас янзын сайхан яруу сайхан бичнэ. Тийм. Хариуг бол бас янзын сайхан өгнө. Тийм.
Тэгээд одоо удирдагч багшаа би ингээд Америк явах юм аа та надад recommendation letter бичээд өгөөч гэхэд тэрийг бүр айгүй нэр төрийн хэрэг бүр айгүй ажил хэрэг болгож яриад яна би чамайг нэг жоохон сонирн бичээд чиний дээр application process чинь нөлөөлчих үедээ гэж баг санаа зовоол. Жижиг имийг ч гэсэн айгүй тийм чамдаа. Манай Монголд бол тодорхойлох загтлыг бол за чи ямар ч байсан өөрөө эхлээд нэг бичээд хэсгэлдэг те. Тий бид нар багшаагаа гуйдсан штэ тий. Тэнгүүд багш нар юу нэ өөрөө нэг бичихгүй. За ямар ч зүйл бичээд тэр тэгээ үнэхээр ажилтай л да тий ялтчихгүй. Тэгэхэд манай багш бол бас тэрийг ингээд надад тайлбарлахдаа эн чинь миний хувьд бол аюу нэр төрийн хэрэгээ. Тэгээд чи надаас ингэж гуйх баг болж байгаа мó би ингээд арай өөр надаас арай дээд төвшний тийм хүн олж өгөө тэргээд тийм мэдчлэн бас одоо ямар гоё юм бэ ямар тийм харилцаа холбоо гоё хөгжсөн юм бэ гэх мэтчлэн суралцсан талууд байна. За ингээд Японд ер нь судалгааныхын чиглэл нь ямар хуу сэдвтэй байсан бэ? Ер нь ямар хуу асуудал дэвшүүлээд тэгээ ер нь одоо чиний гол дэвшүүлсэн санаа дүгнэлт юу байсан бэ? Нөгөө нэг одоо манай дээр Японы эрхцэн төв сурж байгаа оюутнууд чинь ерөнхийдөө 5 жилийн турш сурж байгаа штэ тийм ээ. Тэгэл нөгөө нэг сүүл рүүгээ мушгаал 4-р курс 5-р курс руу ороод эхлэхэд л би ер нь ямар судалгаа бичих үү гэдэг дээр төвлөрөөд эхэлдэг. Ингээ сэдвээ хайгаад эхэлдэг байхгүй юу? Манай Монголд ямар асуудал вэ? Энийг одоо яаж харьцуул судлаад ингээд гоё ийм ажил болгоо явуучих уу гээл хайгаал идэг. Тэгээ миний хайж болсон ганц сэдв нь гим хор байсан. За тэр дундаа хүүхдийн бусдад учруулсан хохирлын улмаас үүдэх эцэг эхийн хариуцлага. Одоо эртний үеийн 503 дугаар зүйлд заасан. Тэр гим хорийн хайр цэцлэгтэй холбоотой асуудал байсан. За тэгээ би 2 жилийн турш энэ ажлаар ингээд бичсэн ч гэсэн би одоо ч гэсэн яг эцсийн хариултаа бас ингэх ёстой, тэгэх ёстой гэж одоо хайсаар байгаа. Би одоо хүртэл ингээд бодсоор байдаг. Одоо тийм хэмжээнд юм намайг айгүй тийм бүрхсэн сэдвэлтэй. Тийм байна. Тий. За. Тэгээ гол нь бол миний яг санал дүгнэлт илүү зөв гэхээс илүүтэйгээр би Японд ингээд өөрийнхөө дээр сатуу гэдэг нэг юм өөрийн удирдагч багшийнхаа доор 2 жил ноцолцсны эцэст ер нь бол юм судалгаа хийх ур чадвар гэдэг академик чадвар аягүй сайн суралцсан тэр багшаас их юм ингэж өөртөө шингээж чадсандаа хамгийн их баярлагдав. Ер нь их нихуур хүмүүс те. Монголчуудаас хамаагүй нихуур. Одоо ингээд чи Монголд судалгаа хийж үзлээ, Японд судалгаа хийж үзлээ. Япон багшаар удирдуулж хийж штэ. Тэгэхээр яг ингээд бүр энэ үнэхээр өөр байсан гэхээр тийм Япон багшийн судалгааны одоо чамайг удирдах гэсэн багшийн арга барилын бүр энэ бол үнэхээр сонин өөр санагдсан гэхээр юмнуудыг юу гэж тодорхойлох вэ? Би яг одоо Монголд ахта нэг ахтараас судалгаас хийгээгүй гэхдээ яг дипломын ажил дээр биччихсэн. Яаж яг тэгээд тэр нөө дипломын ажил маань бас дахиад захимаар өнгөрсөн. Тийм шууд удирдлага жоохон сул. Тэгээ ер нь бол яг хүнээр удирдуулаад ингэж бүр ингэж нэг юм махрах ингэж тэгэх яг ямар байдгийг бас тийм айгу хүсээд идэглэсэн л да. Даанч тийм юм маань жоохон хомос байсаар агаад Япон явсан. За тэгэл Япон яваал нөгөө нэг ийм судалгааны санаа багш хэдийнэ очсон байгаа. Тэрийг маань уншаад намайг зөвшөөрсөн хүн. За. Тэгэл яг очиод нөгөө биеэрээ уулзаал битүүр баг 2 цаг орчим ингээд ярилцлага хийждэг байсан. Нэг уулзгаараа. За тэгэл тэгэнгүүт надаар нэг юм 15-аас 20 хуудас юм ингээд бичүүлэл авчруулдаг. За тэгэл тэрийг маань нэг уулзалтаас нэг уулзалтын хоорондоо. Тэгэл би ингээд багштай ийм юм бичих ингээд зөвлөгөө аваад чиглэл аваад тэрийгээ бичээл нөө имэйлээр явуулна. За тэгэл тэгсний дараа нэг 2-7 хоногийн дараа багшаас маань фидбек нэрнэ. За тэгэл нөгөөтийг чи ингээл нэгэнгүүт улаан ирээ. За нөө track changer ингээл хэвээр үг өсөхгүй цаасцсан. Ингээл комент нь ингээл битүү. Тэг комент нь ийм урт. Ингээд нөгөө word-ийн комент. Тэгэл би тэр word-ийн комент, тэр track change-үүдээс бүр багшаас бүр айгүй их юм сурсан. Тийм ер нь би бол ингээд Монголд тахтаас хөөрхөн 5 жил юм эрдэм шинжилгээний уралд орчдог байсан, юм ишилждэг оюутан байсан байхгүй. Гэхдээ л би яг нэг үндсийг нь ойлгоогүй бас их тийм бас ингээд нэг симхэн нөө юу гэдэг лээ зохиогчийн эрхийн зөрчил ингээд санамсаргүй гаргацгаар нэг тэрийгэж өөрөө анзаарахгүй ингээд яваад идэг байсан аа. Тэр багш маань бүр ингээд нэрч шууд надад засаж байгаа байхгүй юу. Тэгээ би ч нөгөө Японы ингээд юм бичихтэй
ингээл Японы юм хумыг ишлэл оруулаад ирнэ шүү дээ нөгөө бичсэн юм дээр. Тэнгүүд манай багш хамгийн ихний тэр уулзалтан дээр ирэхдээ миний тэр ишлсэн номыг олоод ингээл миний яг ишлсэн тэр хаалтан дотор амиг тулгцсан. Тэгээд ингэж энэ зөрөөтэй ишлсэн байна. Ийм цэг таслал алдаатай байна. Тэгээд чи жоох ингээ ганц нэг өөрийн үгээ оруулаад бичсэн байна. Тийм ишлэлд гих мэтчлэн бүр тэр номын ингээ дэлгэж байгаад харсан байгаа байхгүй юу? Аюу serious тийм. Тэгээд тэр мэтчлэн би ишлэл ер нь яаж хийх зөв хийх үү те гэдэг аргыг бол бас айгу мэдээд байдаг гэсэн юм шиг мөртөө бас сая ятар мэдээгүй. Маш деталь үзсэн. Деталь үзсэн. Тэгээд тэр Word дотор ч айгу их тийм функшн тийм байлээ шүү дээ. Функцүүд бид нар өөрсдөө мэддэггүй. Тэгээд тэр мэрийг хүртэл ийшээ ороод ингэнгүүл ингэн гэл. Ингэж хэрэглэх юм бол чиний энэ чинь бол. Тэгээд Японоор чи ийм үгийг ингэж ашиглаад байгаа чинь утгыг жоохон ерөнхий олгоод байна. Оновчтой товч зөв үгээ ашигла, словар ашигла, тайлбарыг хар. За тэгээ өгүүлбэр чи айгу урт байгаа тийм. Өгүүлбэрээ тасал голтон цэг гэлмэр айгу. Тэгээ анзаараад хахаар миний монгол өгүүлбэр ч гэсэн айгу тийм урт байсан талтай. Тэгэл нэг параграфт нэг л санаа бич. Тийм. Их мэдчлэн тэгээ өгүүлбэрээ богинолго аль болох энгийн бай. Товч бай. Битгий нуурш, битгий тийм гой ганган үг ашиглах гад бай. Тэгээ тэр чи өөрөө ингэж хэлж байгаа юм уу? Эсвэл өөр хүн энийг ингэж хэлсэн юм уу? Гэдгээ одоо тэр footnote ашиглах замаар маш тодорхой бичгэл. Энэ мэтчлэн ингэж багшийн дор бүр маш их юм сурсан. Тэгээ яваандаа 2 жилийн төгсгийн алдад бас нөгөө багшаас комент авдаг нь бас арай жоохон цөөрөөд тэгээ бас хаяа нэг сайн байна гэдэг комментэнд нь айгүйх урамшаад тэгэл хизүү ч гэсэн магистрийн ажлаа дуусгаад ажлаа бас амжилттай хураалгасандаа баяртай байдаг. Японд сураад ирээд одоо энэ ч баг 2 жил өнгөрсөн биз дээ. Эргээ бодохоор Япон явахын өмнө заавал бэлтгэх ёстой 3 зүйлийг хэлээч гэж одоо явах гэж байгаа хүн асуувал чи юу гэж зөвлөх вэ? Одоо яг миний энэ чиглэлээр үү? Ер нь нийтлэгч байж болно те. Японч нас айгуу тийм юу орон баггүй юу? Стипенд өгч байгаа. Тэгээд нийгмийн даатгал аягүй сайн хөгжсөн. Эрүүл мэндийн даатгал сайтай болохоор учиргүй бас заавал бүх юмаа үзүүлж харуулахгүй бол болохгүй шүү гэсэн юм гайгүй. Яг тэр Япондас үзүүлээд идэх байхгүй юм лэгт. Мэрсээр айгуу боломжийн үнээр. Тэгэхээр эрүүл мэндийн талаас бол бас гайгүй. Хоолунд ямар байсан? Хоолунд бол тасархай штэ. Нөгөө нэг комбинийгаа би Америк татсны дараа айгүйг сансан нөгөө Японы 24 цагийн дэлгүүр. Тэг би Японд нэг хоол хийгээгүй. Гэрт тахта. Яг тэр гадуур нөгөө нэг Шокудо гэдэг нөгөө нэг манай их сургуулийн кампус дотор байдаг оюутны хоолны газарт ингээл нэг юм айгүй гоё сет юм поднос дүүрэн гоё хоолыг чинь 500 600 йенээр аваад идчихдэг. Тэгээ бас хаяа нэг комбинигоос ингээл сайхан бэлэн хоол 1000 йенд аваад идчихдэг. Байсан. Тэгээд эсрэгээр нэг Америк татсны дараа бүр ёо Америкч хаалгах гэж тий. Нөгөө хүмүүс чинь Японыг тасархай аялал жуулчлал тасархай өгсөн хоол нь бүр тасархай гэдгийг би Японд тахта нэг айхтарс ойлгодгүй байсан юм билээ. Тэгээд Америк татсан хойноо баахан бөөргөр төмсөн донд байж ихтэй байсан. Амар ампуу баахан хоолн донд очсон чи юу вэ? Нэг яаж нэг онигэр хийж байдаг юм бах та гэж бодчихсон бүр. Нэг хай нэг үлсгөр гараад онигэрээ аваад иддэг байсан болохоор. За ингээд 2023 онд та Нагоягийн их сургуулийн хөлзөө магистрийг амжилттай хамгааллаа. За ингээд хоёлаа Японы тухай бол ер нь одоо гоё мэдээллүүдээ бол өгчлөө. Тэс ер нь бол их маш олон хүмүүсийн одоо Японд очиж исэн, Японд сурч исэн хүмүүсийн яриануудад маш их гардаг санаа бол яалтгүй Япон хүмүүсийн хандлага байдаг те. Юмд маш чамбаны ба ханддаг, маш деталь ажлыг яг яс хийдэг юм аа. Өөрт хариуцсан үргийг хизээж халтурддаггүй те. Тэгэл одоо танаа багшийн юунаас яг харагдаж штэ бүх ишлэлүүдийг үзээл тэрх комментиг бичээд монголчууд бол те бидрээс мэл. За ерөнхийдөө бол ингээд дажгүй байна, ишлэл бол байна. За тэр номноос юм байна. Бас гайгүй их сурвалжаас ишлэлцэн байна гэх хандлага бол юм магадaltaй те. За ингээд дараагийнх нь бол Америк хуулийн сургуульд дахиад магистр хамгаалахаар боллоо. За энэ санаа яагаад төрөв? Яагаад ер нь бол та хууль зүйн магистр одоо ер нь Японд бол болж штэ тий. Тэгэнгүүт дахиад яагаад дараагийн удаа магистр хамгаалахаар болов? Тэр нь яагаад ер нь Америк болов? Энд их олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Бас яг зөвхөн тэр гэсэн юм байхгүй. За тэрийгээ ингээд бас нэгээр нь дурдъя. За нэгдүгээр та
манай Японы эрх зүйн төвийг ер нь бол жил тутамны 10 орчим оюутан төгсдөг. Тэндээс нэг 3 4 нэг надтай ижил журмаар Япон руу яваад магистраа хамгаалцдаг. Анх ер нь хэдүүлээ ордын та? Анх 20 ер нь ордог байсан миний үед. 20 ороод. Тэгээд тал нь ер нь төгсдөг юм уу те? 20 ороод ер нь бол хяардаг эхнээсээ. Манай анги айгуу тийм онцгой, айгуу юм коллектив сайтай анги гэсэн. Тэгээд олуулаад төгссөн гэж үзэх юм аа. 3 дугаар курс хүртэл явсан. Тэгээд ковид ороод нэг хичээл маань онлайн болоод хоорондын харилцаа холбоо тасраад бид нар 12 улаа төгссөн. Тэгээд тухайн үедээ хамгийн олон төгсөгч төгссөн. Тэгэхээр ер нь бол нэлээд хангалж тэгээ хоорондоо шантарсан хүнийг бол хайрлахгүй юм байна те. Тийм айгуу шахдаг. Ердөө ирэх зөрөө шилжүүлчих юм уу те. Тэгээ гараад шүү бүр гарах зөрөө орчин. Хүүхдүүд гаргах гэхээсээ илүүс өөртөө шантраад тийм гаргах гэхээс илүү болийл гэдэг хөөх тийм гэр орондоо цаг зарцуулмаар нь штэ хасан бүтэнсэнд амармаар нь штэ тийм ээ тийм тий тэгээд заавал юу Япон явах албатай юу ч гэж бас бодох хүн байна тийм ээ чи хүний чөлөөтэй сайхан сонголт тэгээд миний хувьд бол сайхан Японд сурчё гэдэг нь анхны ер нь бол инсентив байсан шүү за тэгээд Америк явж ирсэн тийм тэгээд их олон хүн төгсөж байна. За тэгээд тэн дундаасаа бас жоохон онцгойрий гэдэг нэг санаа байна. За тэгээд манай одоо ирээдүйн нөхөр болох хүн манаас тэр сургуулийг төгсөж исэн. Пенсилвани сургууль. Тийм. Би бас тийм урт зайны харилцааны дараа бас тэндээ очиж нэгдэе гэсэн тийм гоё санаа байсан. За тэгээд дараагийн нөхцөл нь болохоор хууль зүйн англи хэлээ сайжруулах. Бас маш том одоо хүсэл эрмэлзэлтэй байсан. За тэгээд миний хувьд бол бас миний ер нь бол ирээдүйн карьер илүү тийм шүүхийн өмгөөлөл төр эсвэл компанийн хуульч гэдгээсээ илүүтэйгээр илүү академик чиглэл рүү чиглэлтэй. Ер нь их маш их гоё тийм судалгааны ажил хийх, Монголынхоо эрх зүйн тогтолцоонд чадгаараа бүх зүйлээ одоо зориулах гэсэн нэг тийм амбицтай хүн. Тийм байна. Тэгээд тэр үүднээсээ хуулийн англи хэлтэй болох нь маш чухал байсан. Яагаад тэгэхээр Япон хэлийг маань Япон хүмүүс мэднэ. Манай төвийг төгсөж байгаа ч юм уу те. Япон хэлтэй монгол хүмүүс мэднэ. Тэгээ өөр одоо хүмүүс бол мэдэхгүй болохоор жоохон хязгаарлагдмал талтай. Тэрний хажууд англи хэл бол одоо хүн болгоны хоёр дахь хэл шүү дээ тийм ээ. Тийм учраас англи хэлээр маш сайн хууль зүйн англи хэлтэй байх зорилготой. Тэгээ миний хувьд бол бас юугүй ингээл Америкт хийгдэг, Америк ингэдэг гэж гаднаас ингэж Монгол руугаа мэдээллийг ингэж орчуулж оруулахаас илүүтэйгээр ер нь бол Монголынхон бас эрх зүйн тогтолцоог гэд гоё англи хэл дээр аюул сайн чанартай бичээд гадагшаа түгээдэг тэр нэг аутпут нь болох тийм дотор юм тэрийг баг шүү те. Тийм хүсэл эрмэлзэл байдаг. Одоо ингээл интернетээр ингээл англиар Mongolian civil код дэргээл хайгаад нэг ганц л орчуулга олдсон шүү. Өөр бол яг нэг ингэсэн тэгсэн ийм байдаг ч юм уу те. Гэр бүлийн эрх зүй, гим хорийн талаар одоо их сурвалж аягүй хязгаарлагдмал. Тэгээд энэ үйл явцад бас ингээд хувь нэмэр оруулъя гэдэг үүднээс бас би ер нь бол хууль зүйн сайн англи хэлтэй болох юм зорилгыг тавиад тэгээд ер нь бол Америк явах замаа бол шулуудсан. За ингээд ийм шалтгаанууд ер нь бас Америк явахар боллоо. Мэдээж ирээдүйн нөхөр энд байгаа учраас сургууль бол шууд сонгогдчихлоо тий. За ийшээ ер нь явъя. За тэгээд ер нь ямар хуу алхмууд хийгдэж эхэлсэн бэ? Бэлтгэлээ яаж хангав? Сайн яаж хэрэг хүнд байсан бэ? Юун түрүүнд бол бас л Пенсильванийн мужийн их сургууль мүйс хооронд бас тийм хамтын ажиллагааны хэрэг байгаа шүү. Тэгээд тэрийг бас дурдхан зүйтэй. Тэгээд энэ маань бас одоо Пенсильвани мужийн их сургуульд орох нэг шалгуур нөхцөл нь мүйсийн хууль зүйн сургуулийг төгссөн байх гэдэг нэг шалгуур болдог байгаа. Тэгээд энэ нь бас миний хувьд давуу талтай байсан. Би бол ингээл мүйст анх ороод Японы эрх зүйн төвд ороод тэгээд мүйсийн одоо ингээд нөгөө нэг ашиглаж болох тэр ашигласан байх шүү. Хамтын ажиллагаа ер нь бол ингээд бүгдийг аягүй хөөрхөн ашиглаа явцсан. Тийм. Тэгэл recommendation letter хууль зүйн сургуулийн захирал амар санаа агш миний удирдагч багш байсан бакалаврын ажлын тэр багшаасаа аваад өөрийнхөө яг тухайн үед Японд удирдуулж исэн багшаасаа аваад за хоёр багш бичлээ. Тийм. Тэгэл personal statement буюу өөрийн нэг эссе би яг яах гээд энэ сураад байгаа илээ юу олж авах гээд байгаа илээ гэдэг тэр эсээгээ бичээл. За тэгэл нөгөө сургууль төгссөн. Нагоя шиг юу бол байхгүй. Судалгааны санал бол байхгүй. Тийм. Америкийн англи
Америк, ер нь англосаксоны орнууд чинь хууль зүйн магистр гэдэг нь 1 жил байдаг онцлогтой. Тэгээд судалгааны магистр биш. Одоо академик хичээл кредитээр үзээд тэгээ унчихгүй л бол ер нь төгснө. За. Тэрүүгээр яг онцлог байгаа. Ер нь энэ манай одоо сүүлийн их сургуулиудын гол шалгуур бол тэр нэг эссе маань байгаа шүү дээ. Чи яагаад энд байна вэ? Яагаад ийшээ ярих болсон бэ? гэдэг тэр хэсэг. Тэрийг ер нь одоо чиний хувьд яаж бичсэн бэ? Одоо энийг ингээд бичих гэж байгаа ч юм уу? Хэзээ нэгэн цагт бичих хүүхдүүд манай подкастыг маш үзэж байгаа л да. Тэр хүүхдүүдэд хандаж одоо яг энэ өөрийнхөө талаас бичиж байгаа эсэгээ ер нь анхаарах юмнууд юу байвал зүгээр вэ? Чиний бодлоо. Одоо энэ би бас энэ талыг аягүй бодоод байгаа байхгүй юу? Аягүй хэцүү болчих. Яагаад тэгэхээр одоо ChatGPT хиймэл оюухан үүсчлээ л дээ. За тэгэл одоо орчин үеийн хүүхдүүд бол мэдээж ойлгомжтой ингээд personal statement гэдэг юм бичихлээ гэхэд л би ийм шагналтай иймэрхүү чиглэлээр л сурдаг. Тэгээд ер нь иймэрхүү хүсэл эрмэлзэлтэй гэдэг нэг юм болох хэдэн үлгөлбөр ChatGPT рүү оруулахад л янзын сайхан болгоол өгч юм тийм. Бичээд өгнө штэ бүр зориулаад энэ тэндээс зөндөө үг гоё уран сэтгэн ашиглаад. Тэгэхээр хүн болгон одоо тийм гоё эсэ ингээд хиймэл оюуханаар бичүүлчих боломжтой нөхцөлд орчинд одоо бид нар амьдарч байгаа нь эсрэгээрээ яаж онцгой эсэ бичих вэ гэдэг асуудлыг дахиад үүсгээд байгаа байхгүй юу? Хиймэл оюуханы давсан нь. Тийм, трийг давсан. Яаж тийм онцгой тийм ээ? Та одоо уншиж байгаа хүний бодолтой тэр recommendation letter ч юм уу те personal statement уншиж байгаа хүн ингээл энэ тэндээс 200 3 ийм application уншаал. Тэгэхээр яаж тэрнээс онцгойрох вэ те? Яаж хиймэл оюуханаас би ингээд өөрийнхөө юг давуулж бичих үү гэдэг нь айгүй хэцүү болчихжээ. Миний үед бас арай тийм юм байгаагүй. Болохоор яг л ингээл өөрөө бичсэн. Тэгвэл одоо болохоор бас айгүй хэцүү болчих. Тэрүүгээрээ ялгарх нь хэцүү болчих гэж би хараад байгаа юм л да. Тэгэхээр юугаар ялгарх уу гэхэлэр нэгдүгээрт тэр одоо хэлний оноог нь болдог бол тултал нь авах хэрэгтэй байна. За тэгээд Америк руу гэж байгаа бол ажлын туршлага бас их зүгээр юм шиг санагдсан. Ажлын туршлагатай байвал. Тийм. Над шиг тэгэж ингэж нэг ормоо бүүн академик чиглэлээр баахан сурсан хүн гэхээсээ илүүтэйгээр за бас би төрийн байгууллагад эсвэл ийм хувийн секторт ийм чиглэлээр ажилласан. За тэгээд бас болж игэл Монголын хуульчин шүү би гэдгээ бас тийм хуульчийн зэрэг эдрээ авчвал бас тэр аппликейшнийг ингэж уншиж байгаа хүлээж авч байгаа хүнд илүү өндөр сэтгэл төрүүлэх болов л гэж би бодоод байна л да. Одоо эсээгээрээ онцгойрох ч айгүй хэцүү болчлоо шүү дээ. За тэгээд тэр recommendation letter гэдэг юм чинь бас хүн болгон л ер нь хүнийг магтана шүү дээ. Тэгж айхтар бас муу юм бичээд байхгүй тийм ээ. Тийм болохоор бас нөлөөлөн жоохон буураад эхэлсэн болов. За тэгээд бичүүлэх бол бас өөрийнхөө бодит фактэд их тулгуурлаад тийм ээ. Яг тэр recommendation letter-ыг бичээд байгаа хүнтэй би яг юун дээр хамтарч ажилласан. Тэгээ яг юу сурсан гэдгээ бас яг тийм нарийн тодорхой prank байдлаар л бичих хэрэгтэй ах та. За. Тийм тэгээд би болохоор өөрийнхөө personal statement дээр яг түрүүн танд хэлсэн шиг би илүү тийм академик чиглэлээр сурах сонирхолтой. Би юу юугүй тэгэж Америкт шууд хуульчаар ажиллах зорилго байхгүй. Тийм нэг ахтар зорилго байхгүй. Монголдоо ирэх зорилготой. За тэгээд энэ их сурвалжуудыг би ингэж гадаад руу гоё англи хэллээр мэргэжлийн төвшөнд бичих сонирхолтой гэдэг тэр хүсэл эрмэлзлэлээ л ер нь л маш тодорхой тэрийгэ бичсэн тийм. За ингээд сургуультай юмнуудаа бүрдүүлээд өглөө хариугаа авлаа. За Америкийн 1 жил ямар байсан бэ? Америкийн 1 жил би нөгөө Японд төгсчөөд манай төгсөлтийн арга хэмжээ 9 сарын 31 хавцаа байсан юм. Тэрэндээ орохгүйгээр шууд 8 сарын 7-нд Японоос гарч исэн. За. Хичээл үзээд шууд Японоос л Америк явчих юм те. Тэгсэн шүү дээ. Яг Honolulu гээд Хавай мужаар дамжаад Америкт анх хурж илаа. За тэгэл Хавайд одоо 18 цагийн зөрүүтэй бууж исэн. Бүр шал өөр ертөнцид. Тийм. Тэгэл Америкч нь би ч нөгөө сургалтынхаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлээд авсан. Тэрнээс биш надад яг нэг тийм засгийн газрын тэтгэлэг биш байсан учраас би өөрийнхөө амьдралын зардлыг даана. Тэгээд бүх мөнгө надаас ингээд зарлага болж гараад нөгөө нэг Японд би яасан ингээд айгүй юм эргэлцсэн байгаа байхгүй юу. 2 жилийн туршид 24 сарын хугацаанд жил болгон биш сар болгон ингээд тэтгэлэг орж ирээл тэрийг нэг гоё үрээл.
Тэгэл ээдэг байсан үнд нөгөө орлого байхгүй бүх юм зарлага болол хэлэхээр Америкт бас айгүй тийм санхүүгийн хувьд ч ихсэн айгүй хүнд газардчихсан. За тэгэл хичээлдээ ороод бас би ингээд англи хэлж чадахгүй байх үедээ, ойлгохгүй байх үедээ, хүмүүстэй яг сайхан ингээд ойлголцохгүй байх үедээ гэдэг тэр стресс бас байсан. Тэгээд лекц хичээл бүр оронгоороо шал өрөөсөн Америкт. Гэх мэтчлэн аюу тийм сэтгэл зүйн хувьд бол нэлээд доош орсон. Шал өөр гэдэг нь ер нь ямар байсан бэ? Одоо хоёул энэс хойш асуултуудаа дандаа 3 улсыг харьцуулж явдаг хөө. За Монгол бол ийм байсан. Япон ийм байсан, Америк ийм байсан. За одоо жишээлбэл хичээлийнх нь арга барил гэдэг юм уу? Ер нь хичээлийн уур амьсгал ер нь ямар хөө? Шал өөрөөс. Энэ бол миний бас айгуу тийм гоё ярмаар сэдв байсан. Би сая хэлсэн шүү дээ түрүүн Японд ингээд би хичээлдээ яваад очисон чинь ганцаархнаа ингээд лекцийн өрөөнд байсан. За тэгээд Японд багш нар лекц тавихаараа яг нэг лекц уншина гэдэг үг яг утгаараа хэрэгждэг. Яг ингээд яриа л байдаг. Тэгэл нөгөө слайд чинь битүү үг тий. Тийм. Тэгээд Япон хүмүүст нэг юм байдаг нэг юм онцгой тал байдаг нь ярьж байгаа юм слайдн дээр байгаа юм ер нь бол аль болох юм давтчихвэл нөгөө уншиж байгаа талдаа илүү тухтай гэж үздэг. Бид нар чи эсэргээрээ гэж боддог шүү дээ. Слайдаа яриад байгаа юм дээж болохгүй шүү дээ. Тэгэхээр слайдн дээр арай өөр юм тэрийгэ дэлгэрүүлээд яриул зүгээр ч гэдэг юм. Тэгээ ер нь бол ихэнх агуулга нь ингээ гоё слайд орцсон ч юм уу. Өстой слайдаа л уншаад юмэр юм. Тийм байвал илүү тухтай гэж үздэг. За тэгээд багш нар бол ингээл яриа л идэг ингээл уншаал идэг лекцээ. Тэгэл нэг амар тийм эмоцтой ч ярьдгүй шүү дээ тий. Багш төгтэй байхгүй юу. Тэгээд хичээл дуусгаад хүн асуулт хариулт байгаа асуухгүй. За багш нар ингээд за асуулт хариулт байна уу гэнгүүт хин ч яахгүй. Би асуух гэж хичээдэг байсан л да нөгөө хайбрид хичээл дээр. Тэгээд асуухаар нэгт гадаад хүн би ганцаараа. Тэгээд нэг юм түг таг бас нэг Япон хэлээр ингээд яриад байгаа да жоохон банддаг байсан ер нь нэг юм. За нэг юм айгүй их ингээд нэг юм чармаагаад байгаа юм шиг нөгөө юу гэдэглээ pop роод байгаа юм шиг. За тийм ингээ асуух хэрэг байт юм гэж боддог байсан баг. Түрүү дахаар ингээд ялчгүй Японд дахаар жоохон юм даруулцдаг. Ингээд юугүй тэгэж асуулт асуухгүй хариулахгүй айгүй их боддог. Бодсоор идэл нөгөө хугацаа өдөр чинь дуусаад эцсийн дүндээ асуухгүй дуусчдаг ч юм уу тий. За тийм байжгаад айгүй даруулсан хүн Америкт очивол эхэллээ. За тэгэнгүүт юу вэ шүү? Америкийн нэг онцлог юм нь кейсбુક гэдэг. Хичээл болгон кейсбુકтэй нэг ийм зузаан. Манайхаар бол нэг юм double A гэд бичгийн цаас байдаг штэ ийм зузаан. Яг тэрэн шиг ийм зузаан кейсбук хичээл болгонд байна. За тэгээд хичээл болгонд нэг юм багш нэг 20-30 орчим хуудас унших юм. За одоо хичээлээс орохоос өмнө өгнө. Тэгээд тэрэн дотор нэг 4-5 төрлийн ширхэг гэх юм уу та төрөл гэхээс илүү ширхэг юу вэ? Шүүхийн шийдвэр байна. За. Тэрний эсрэг тэр гэдэг гарчигтай доор онсартай. За аль мужийн аль шүүхийн гэдэг мэдээлэл нагаал. Тэгэл ингээл шүүхийн шийдвэр чинь ингээл үргэлжлүүлсэн. Тэгээ тэгжсэн аа нөгөө шүүхийн шийдвэрээ уншаад чадахгүй бас нөгөө ойлгохгүй штэ. Тэгэл миний бодлоор л би юу хайгаад байгаа байхгүй. Цохиогчийн тэр номын цохиогчийн өөрийн бичсэн хуулийн онолыг тайлбарласан тэр хэсгийг ингээд хайгаад байгаа байхгүй. За манайхаар бол одоо буян шиг багшийн иргэний эрх зүйн номыг барьж аваад би ингээд нэг хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг хичээл суувал хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг юмыг уншчмаар байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө 20-30 хуудас юм уншингууд байхгүй. Дан шүүхийн шийдвэр. За тэгээд notes гэдэг нэг ийм шүүхийн шийдвэрээ залгаад нэг иймхэн хэсэгтэй. Тэн дээр ингээд цохиогч нь бага асуулт тавьчих. Хариулт ерөөсөй байхгүй. Ойлгохгүй байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө шүүхийн шийдвэрээ яаж унших ёстой юм. Нэг сайхан нэг хүний ингээд өөрөө битсэн энэ бол ингэдэг тэгдэг гэдэг тэр субъектив битсэн юмыг би ингээд хайгаад байгаа байхгүй юу. Ер нь сурцсан байгаа. Тэнгүүд Америкт болохоор хүний нэг юм цохиогч тэр профессорын өөрийн тийм субъектив битсэн юмнаас илүүтэйгээр илүү объектив яг шүүхийн шийдвэр нь юу юм. Чи энэ шүүхийн шийдвэрээс тэр президент гэдэг байгаа тэр яг гол үндслэлийг юу гэж өөрөө ойлгож байгаа. Тэрийг яаж ингэж өөрийнхөө юм талбай дотор ингээд констракт угсраад тэгээд өөрөө эндээс яг юу авах юм олж авах гэдгийг би өөрөө шийдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь надад ингээд сурах арга барилын хувьд бас айгүй юм хурц хүнд бууж исэн. Тэгээ шүүхийн шийдвэрээ уншиж чадахгүй ойлгохгүй байгаадаа айгүй стресстэй л лекцэн дээр очиод багшигаа юу яриад байгааг анх ингээд ойлгохгүй айгүй тийм хүнд бууж исэн нь эргээд бодгоор ингээд айгүй энэ сэтгэл зүг даржээ гэж боддог. За тэгээд нөгөө нэг Америк маягаар одоо тэгээ лекц яаж явдаг вэ гэхлээрэ хүн болгон тэрийг уншицсан очино. За тэгээд уншаад очингууд нөгөө нэг
багш гарч ирээд зарим нь бүр тийм слайд дээр тавихчгүй ярина. Тэгэл шууд дуудаал эхэлнэ нөгөө оюутнууд гэж. Тэгэл нэг оюутныг ингээл дуудангууд тэр оюутнаас за тэр шүүхийн шийдвэрийн одоо юу гол агуулга нь юу байсан? Агуулга руу нэхлээ орохоос өмнө хэмжлэл хариуцлагч нь юу байсан? Энэ талаар мэдээлэл өгөөч гээл. Тэгэл нөгөөтг нь ингээл хариулангууд оноогоо авдаг. Дараагийн хариулахгүй бол тэгэл тийм баг оноо идэвхийн оноогоо авахгүй байхгүй. Тэгээ дараагийн оюутныг дуудаад одоо гол шүүхийн одоо яг гол агуулга руу ороод прецедент нь юу байсан? Яг юуг эцэслэн шийдвэрлсэн? Маргааны зүйл нь юу байсан гэл яг яриулдаг. Тэгээ энэ мэтчлэн багш төвтэй биш, оюутан төвтэй ийм лекцийн тогтолцоо тэр Америк оронд байд юм байна гэдгийг бас би ойлгосоо. Хоёр эсрэг юм дээр очиж штэ. За дасгад хүнд байсан уу? Эсвэл Америк баг амар байсан уу? Үгүй эхний 3 сар аюул уналтанд орсон. Тийм тэгээд эхний семестр чинь 8 сараас 12 сар хүртэл 4 сар үргэлжилсэн шүү. Тэгэл нөө 8 сараасаа эхлээл жоохон нойрч муудаал мөнгөчгүй хоолойч санаал тэгэл бас хэлнийхээ хувьд бас тийм айхтар өөртөө ихтэй биш байгаа да. Жоохон гуниглал явсаар яг тэр 4-р сар буюу 12 сар золгохтой тэнцэл би яг ингээл нөгөө юмнуудаа барьж аваад нөгөө өөрийгөө айгу голоод байгаа мэдрэмж маань намайг айгу хурцлаад идэх байхгүй буцаагаад тэгсээр агаал шалгалтуудаад сайн өгсөн. Тэгээ ер нь бол надад тийм дутаад авах юм, өөрийгөө голоод авах юм огт байхгүй юм байна. Энд чинь сурлагын л нэг процесс юм байна гэж бодсон. За тэгээд эхний семестр бол би лекцэнд нэг хайхтар идэвхтэй оролцдог байсан. Ихэвчлэн яг сонсоод уншдаг. Тэгээ бичдэг нэг тиймэрхүү л маягаар яваад байсан л та. Тэгээд Америкийн ер нь бол манай сургуульд бол JD LLM гэдэг юм үнсэн 2 бүлэгт байдаг оюутнууд дундаа. LLM гэдэг нь над шиг ингээд гадаад улсын хуульч эрх зүйчнэр одоо мастрын зэрэг горилоод хичээл үзэж байгаа. JD гэдэг нь болохоор Judicial Doctor гэдэг зэрэг Америк оюутнууд яг Америкийн хуульч болох зорилгоор 3 жил одоо хуулийг үздэг байхгүй юу? Яг тэр сургуульд тэрийг JD гэж нэрлэдэг. Тэд нар бол одоо яг Америкууд болохоор бол одоо яг л ингээл хоорондоо амар өрсөлдөөнтэй лекцэнд ингэж голчилж оролцдог. Тэгээ ийм байгаа учраас лекцийн багш нар маань бол учиргүй LLM-ийн оюутнуудыг бүр ингэ нэвч шууд ингэж асуугаал байцаагаал call гэж нэрлэдэг байхгүй хүйтнэр дуудах. Тийг хийдэггүй. Ихэвчлэн JD нарыг хийдэг байсан. Тийм. Тэгээ эхний семестрт бол би бол ихэвчлэн лекцээ үзээд хичээлээ ойлгоол нэг юм араас нь гүйжил явдаг байсан. Тэрэнд илүү анхаардаг. Харин 2 дугаар семестр, хаврын семестрээс бол бас арай өөр орж ирсэн шүү. Арга барилаа болцсон. Энэ шүүхийн шийдвэрүүдэд би бууж өгөхгүй. Тэгээд яг ингээд хит хитэн багш нартаа ингээд мэйлэр намайг дуудаач ээ. Одоо call надаас хийгээч ээ. Чи өөрөө тэрийг Ангиж хүсэл тавьж болд юм байна те. Манай бас тэр лекцийн танхимд манай LLM донд чимээгүй оюутнууд зөндөө. Одоо хятад оюутнууд тэр маш чимээгүй штэ. Ингээд дотроо л хийгээд байдаг. Тэрнээс гаднаас юм одоо испани хэлтэй оюутнууд айгүй тийм идэвхтэй байдаг байхгүй юу. Тэр испани аялгаа оруулаад амар ярьдаг. Тийм оюутнуудаас би бас аялахтаа мангар итгэлтэй тийм. Тийм өөртөө мангар итгэлтэй. Тэгэл нөө лекцийн багш нар чинь тэр айгүй хүндлээл ойлгоол айгүй гоё яриа л те. Тэдрээс би бас ингээд би бас ингэж хиймсэн гэдэг урам зоригоо эхнийхээ семестр авцсан. Одоо 2 дугаар семестр сүүлийн боломж энийг хэрэгжүүлээгээд багш нар руугаас мэйл бичээд тэгээ 1-2 багш бол намайг бас дуудсан тэр лекцэд. Тэгэл би чи ингээд гар ингээд чичрээ штэ. Тэгтэл тий. Одоо нэг мөсийн дугуй тойрог байдаг шүү дээ нэгд. Яг ер нь бол тийм бүтцтэй лекцийн танхим нь бүгд ингээд дээр доороосоо юм дээшлсэн ийм маягаар суудаг. Тэгэл тэн донд ингээд би ингээд нэг асуулт багш хаяа асуулт асуухаар хүүхд хариулахгүй хахаар өөр хүн хариулж болдог байхгүй юу. Тэр донд ингээд миний гар яг ингээд чичрээд ээждэг гэсэн. Тэгэл зүрх бүр энд бүр ингээл миний зүрхний цохилт бүр ингээд баг надад мэдрэгдээл тэг чичрээл тэгсээр агаал ингээд үгнүүдэд чичрээд ч болтгоо яг ингээд амаараа гаргах нь чухал гэдгээ би ингээд ойлгоод ярих оролдлогыг бас айгүй хийдэг байсан хаврынхаа семестр. Тэгээд төгсгийн алдад бол бас хөөхөн ярьцдаг, мэтгэлцдэг хэмжээнд бас болцсон байсан да. Өөртөө баяртай байдаг. Семинар ер нь хэр явдаг байсан бэ? Дан лекц үү? Дан лекц. За семинар бол би семинар аваагүй. Семинар их цөөхөн. Тийм. Ихэвчлэн лекц. Тэгээд лекц нь бол зөвхөн лекц шүү дээ. Ер нь гадаад орнуудад семинар дагалдаж явдаггүй. За ингээд 2 улсын сургуульд сурлаа. Ер нь энэ хичээлээс гадуурх олон нийтийн одоо баярууд гэдэг юм уу эсвэл оюутны ивентүүд ер нь Япон Америкт ямар байсан бэ? Ямархуу
одоо баяр ёслоо яаж тэмдэглэдэг, чөлөө цагаа ер нь яаж тэмдэглэдэг, ялгаа нь ямар байсан бэ хоёр орны хоёрт нь? Ер нь бол аль орн нь айгүй тэр holiday гэдэг юмыг бол маш гоё тэмдэглэдэг. Таар нь тэмдэглэдэг. Одоо гоёл чимэглэл эдгээр бол бүр янзын штэ тий. Настартай. Тийм тэгээд Америкт бол одоо юу Халлоуины баяр бол бүр амар болно. Бүр 8 сараас эхлээл чимэглэлүүд нь Walmart гэдэг дэлгүүрүүдэд зарагдаад эхэлждэг. 10 сарын 31-нд гэхэд эсрэгээр бүх юм авчдаг. Тэгэл үргэлжлүүлээл Christmas-ийн битүү юм болоод тэгэл он гараал хавраас Easter гээл шинэ баяр. Валентиныг бас амар тэмдэглэдэг. Валентины өдөр тэр аюу сонирхолтой. Америкт ингээд хичээлдээ яваал очисон чинь ихэнх оюутнууд нь ийм Валентины костюм болоод хүрээд ирсэн. Ингээл гоё ягаан цанц өдрөө өмсөөл ийм 2 арай 2 4 7 биш тэр чинь зөвхөн Монголд идэв. Нөгөө зүрх өдөртөө тийм хуцанараа яг айгуу гоё өмсөөл ирдэм байлээ. Шоколад идэр тараагаал. Тэгээ тэр настер нас айгуу гоё. Тэгээд тэр баяруудыг бол ерөнхийдөө би Японд ахтаа тэр Японд идэг монголчуудаараа цогта бууз хуушураа хийгээд тэмдэглэждэг. Америкт байгаа ч гэсэн Америкт байгаа тэр ойр хавьд байгаа хотод байгаа тэр монгол ах эгч нартайгаа цагаан сар шинэ жил өдрийг айгүй хөргөн тэмдэглэждэг. Жаргал зовлонгоо ярьцдаг. Тэгээс яг уужирчдаг байсан. За ингээд та 2024 онд Америкт хуулийн сургуулаа амжилттай төгсөөд магистр хамгааллаа. Ингээд та ч одоо 2 орны магистрийн зэрэгтэй хүн байх нь шүү дээ. За тэгээд сүүлд бол бас одоо таны ингээд намтраас харахад нэг юм маш сонирхолтой санагдсан. Сургуулаа төгсчөөд тэгээд Америкт баарын шалгалт өгчээ тий. За ер нь бол Америкт гадаад хүн төдийгүй ер нь Америк хуульч болох ч байгаа хүмүүс өөрсдөнд нь ч гэсэн баарын шалгалт нь бол бас нэлээд том челленж болдог шүү дээ. Яагаад ер нь Америкт баарын шалгалт өгөхөр болов? Хоёрт нь яагаад одоо муж ус болгоныхын шалгалтын тогтолцоо байгаа шүү дээ. Тэр дундаас одоо та Нью-Йорк мужийг сонгож өгсөн байна. За би бол анх Америк явахдаа би баарын шалгалт яагаад ч өгч чадахгүй. Би одоо хаанч хүрэхгүй гэж бодоод гэдэг нэг тэр юм байсан учраас ер нь бол би анх Америк руу тэр хэлээр нэвтрэхдээ тийм бодолчгүй төлөвлөгөөчгүй очсон. Зүгээр л англи хэлээ сурыг. Тэр маань л надад болно гэд. За тэгээд намар дууслаа хавар дуусаад нэг 3 сарын алдад 3 сарын 31-нд тэр жил болгон баарын шалгалт ер нь 7 сар 2 сард болдог л доо Нью-Йорк мужийн. За тэгээд яг тэр 7 сард ирж байгаа баарын шалгалтын аппликейшн нь 3 сарын 31-нд дуусгар болдог. За тэр мөч ингээл ирцээсэн чинь л манай элэлээ мөд чинь л өгнө гээл. За бас бужигнаад эхэлж ин шүү. Тэгээд яг тэр мөчөд нэр яагаад би өгж болохгүй гэд бодлоо. Нөгөө нэг хавраас нэг хөөхөн учир зүгээ олоод бас өөртөө ихтэй болсон. Би бас хичээвэл болох юм байна шүү гэдэг нөгөө урам зоригоо жоохон ингээ бариад авцсан нэг юм олсноос бариад авцсан байгаа байхгүй. Яг тэр мөчөд 3 сарын 31-ээс амжаад бүртгүүлч яа гэсэн чинь би үжээ оройтсан байсан. За. Өөрийнхөө мужтай сургуулийн мужтай. Үгүй Нью-Йорк мужид. За. Тэр шалгалтыг одоо би 3 сарын 31-нд ингээл бүртгүүлчихвэл болдог гэж бодохгүй. Тэгэнгүүт энэ маань үжээ оройтсон. Яаж байгаа гэхээр над шиг энэ foreign education lawyer буюу гадаадад одоо юм боловсрол эзэмшсэн гадаад хуульч нар чинь өнгөрсөн өмнөх жилийнхаа 10 сарын 1 гэхэд өөрийнхөө одоо ямар зэрэгтэй ямар шаардлага чадвартай гэдгээ ингээд муйс эдрээс бичиг эдрээ тэр Нью-Йоркийн хуульчийн холбоороо үжээ явуулсан. Тэднэр нь хүлээгээд авцсан байх ёстой байхгүй. Тэр над чиг одоо би ингээд Америк руу мастер хийхээр явж байгаа тэр 8 сард явж байгаа хүн аль 8 сараас эхэлж тэр процессыг ер нь эхлэх ёстой байсан. Тэгээ 10 сарын 1-нд нөгөө хугацаанд дуусчаа. Тэгээд эх оныхоо 7 сард өгөх байхгүй. Тэгээд дууссан байсан. За тэгвэл одоо ирэх жил одоо өгж бол бас болохгүй юм бол бас байхгүй юм байна гэдэг тэр юу яг тухайн мөчөд бүрэлдсэн л дээ тэр 3 сарын 31-ний өдөр 24 оны 3 сарын 31 тий. За одоо тэгээд тэр 24 оныхаа 10 сарын 1 гэхэд юмаа бүрдүүлж өгье гэж бодож байгаа юм байна. Тэгээ ирэх 25 оныхоо 3 сарын 31-нд мөнгө төгрөгийн төлөөд бүртгүүлчихье. Тэгээд 25 оныхоо 7 сард өгчихё гэдэг. Жилээр хойшлж байгаа юм шүү дээ. Жилээр хойшлж байгаа. За тэгээд тэр хооронд бас би чинь тэнд ингээд бас нэг хөргөн тэнд ажил төрөл хийж бас болох ч юм уу. Инээ тэрийгэл ер нь гарц гаргалгаа хайгаал эхэлж байгаа байхгүй.
Тэгээд эх оныхоо 7 сард өгсөн байт юм аа. Тэгээд ер нь бол баарын шалгалтыг өгөх айгүй олон хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаа ч гэсэн өгч чаддаггүй нэг том шалтгаан нь яг саяны тэр хугацааны юу хайчинд орчт юм те. Тийм, мэд хүйдэ оройтсон бай. Мэдлэггүйгээсээ болж хүмүүс оройтдог. За тэгээд яг өгье гэнгүүт нөгөө виз тэр чин дуусчдаг тийм ээ. Тэгээд одоо ингээл заа тэгээд буцъя гэдэг тэр үр дүнд хүрээд буцаж байгаа хүмүүс бас олон байдаг. Тэгээд миний хувьд бол бас азтай. Тэгээд өгж чадсан. За тэгээд ер нь бол баарын шалгалт өгөх гол одоо бүрдүүлэх материалын нэг нь Америкийн магадлан итгэмжлэгдсэн сургуульд мастер хамгаалсан байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар шиг юм гадаадын энийг бол пенсионер хангаж байгаа юм тий. Хангаж байгаа. Тэр LLM-тэй байгаа маань баар өгөх нэг үрдчлэн нөхцөл болж байгаа. Тийм. Тэгэхээр би одоо энэ нөхцөлийг хангачаад байхад би ингээд өгөхгүйгээр явбал дараа нэг тийм харамсалтай юм шиг надад санагдсан. Тэгээ дээрэс нь за би ирээдүйд дахиж ирээд өгчөндөө гэж бодохоор л айгүй надад юм хэцүү санагдсан байхгүй миний нас явчин тарих толгой маань сэрэг байхаа болчин тэгэл тэр үед чинь хүүхэд ажил төрөл тэгэл дахиад Америк оронд ирнэ гэдэг чинь асар том зардал байхгүй юу. Тэгэл виз мэдүүлнэ, онгоцны зардал, буудал инээ тэрийгээд тэгж байгаа зүгээр Америкт л дуусгачихъя гэж одоо бодсон. Нэг мөр энд нь шийдчихээ гэлээ. Тэгээд нэг л өгнө гэж бодсон. Дахиж өгнө гэж бодоогүй. За тэгээд энэ бол одоо яг яагаад төгсөн бэ гэдэг шалтгаан байна. За хоёрдугаарт яагаад тэр дундаа 50 мууж дундаас Нью-Йорк гэж гэдэг нь Америкт 50 мууж байна л да. 50 мууж тутамд өөр өөрсдийн хуулийн тогтолцоотой, өөр өөрсдийн баарын шалгалттай. Гэтэл Нью-Йорк мууж нь болохоор гадаад хүн өгч болдог. За. Тэр шалгуур нь илүү төхөн байдаг байхгүй юу? Тэрнээс биш миний сонссноор жишээлбэл Чикаго Иллиной мужид одоо шалгалт өгье гэвэл яах ёстой? Хэдэн жил ажилласан байх гэдэг юм гадаад хуульчнаас тавигдах шаардлага нь арай хүндрээд ирдэг учраас хүмүүс гадаад хүмүүс ер нь л Нью-Йорк руу шуураад идэг юм байна шүү дээ гэдгийг нь бол дараанаас ойлгосон. Хамгийн ээлтэй нь Нью-Йорк мужил юм шүү дээ. Тэгээд одоо гадаадад одоо мастер хамгаалж байгаа хүмүүс бол тийм ээ Америк руу яг яах гэж явах гэдэг гэдэг зорилгоос эртгэн тодорхойлжвал над чиг тэгэж хугацаа алдахгүй байх. Яг би баарын шалгалттай болгож байгаа, баартай болгож байгаа хүн гэвэл яг очисон цагаасаа эхлээл аппликейшн процесстойгоо зууралдах хэрэгтэй юм байлээ. Би гадаадад Америкт ажиллаж байгаа. Түр Америкт очих миний одоо түлхүүр гүүрэн зөвхөн энэ LLM болно гэж байгаа бол бас тэр ажлын байраа эртгэн хайчих хэрэгтэй. Эсвэл зүгээр гадаадд сурж байгаа нь зүгээр л гоё. Зүгээр л мастертай левел гоё гэж байгаа нь бол бас арай өөр ах тийм ээ. За тэгвэл манай нэг үзэгчд маань нэрээ янз янзын насны хүмүүс байгаа. Бид тэр чинь нэг ойлоо хуульч болохоор баарын шалгалт гэдээ яриад энэ бол Америкийн нэгдсэн улсад бол хуульчдын холбоогоо баарын холбоо гэж нэрлэдэг. Хуульчдын шалгалтаа баарын шалгалт гэж нэрлэдэг байгааг бас нэр хоёлоо тодтогч хэлэхгүй бол хоёлоо нөгөө мэрэгжлийнхаа мэддэг юмыг хоорондоо айгүй яриад л ойлголцоод байдаг тийм хүмүүстэй мэдээлэл үгүй. За энэ бол баарын шалгалт бол одоо энэ сургууль биш те зэрэг биш энэ бол одоо та тодорхой тийм шалгалт өгөх гэж байна. За эндээ яаж бэлдсэн бэ? Ер нь хэр хүнд байсан бэ? За маш сонирхолтой асуулт байна. За тэгээд би чинь 12 сард охиноо төрүүлсэн 24 оныхоо. За тэгээд ер нь бол нялх биетэй 2 сартай байхаасаа ихсүүлэл ер нь бол багаар бэлдээд эхэлсэн. За тэгээ Америкт ер нь бол баарын шалгалт гэдэг чинь тусдаа бизнес болоод хөгжсөн байгаа. Айгүй олон юутай ийм баарын шалгалтанд бэлддэг сургалтуудтай, онлайн сургалтуудтай. Тэднэр нь одоо над чиг LLM-д зориулсан. Арай жоохон юм дэлгэрэнгүй те хугацаа сунгасан эсвэл зөвхөн эдийн нэрт зориулсан тэр их хил дээрээ өгж байгаа бүхэл бүтэн 3 жил тэр хуулийн хичээлийг үзсэн хүмүүс өгж байгаа чинь биднээс хамаагүй даваа талтай те тэгээд ингээ хүн бүрдээ зориулсан гой сургалтуудтай тэгээд би тэр дундаа нэг сургалтыг нь худалдаж аваад тэгээд яг 4 сараас эхлээд ер нь бол бэлтэж эхэлсэн тэгээд багаар тэгээд яг 6 сараас манай одоо гэрийнхэн ирээд хүүхдийн маань харахад туслаад би тэгээд ер нь бол өдөрт нэг юм 8 цаг хүртэл ингээд нэг юм чанартай цагаар бэлдэх боломж ер нь бол нэгдсэн л дээ. Тийм. Тэгээд шалгалтанд бэлдэх процесс бол бас чанга байсан. Хүүхдийнхээ хажуугаар
Нөгөө нэг ганц биеэрээ ганцаараа байсан бол нөгөө номынсаа очиод одоо яг өдөрт баг 10 цаг суугаад те бүх цагаа өөртөө зарцуулаад тэгж бэлдэх нэг өөр хүүхдтэй олцохоор хариуцлага, цагийн хуваарлалт, шөнийн нойрны асуудал гэдэг бүх юм ингээд өөрчлөгдчихөөр тэр нь бас нэлийн хүнд байж ирсэн. Тэгээд ер нь бол энээс хойш өгвөл бүр л хүнд авах юм байна. Арай гайгүй дээрээ л өгсөн те. Гэж яг бодсон. Тэгэл бэлцээр өгсөн. Тэгээд 7 сарын 29-30-нд 2 өдөр үргэлжлээд тус бүр 6 цаг 12 цагийн шалгалтыг өгсөн. Тэгээ шалгалт ер нь бол хүндээсэн. Юу н бүтцэн болохоор тест case study хувь нь ямар ах вэ? Аха. Одоо 100%-аас 50% нь тест. Эхлээд тесттэй өгөх. Эхлээд бичгийн шалгалт. Үлдсэн 50% нь бичгийн шалгалт гэдэг байхгүй. Тэгээ тэр дундаа их сонирхолтой 30% нь бичгийн шалгалт. За тэгээд тэр шалгалт маань 3 цагийн нэг шалгалт. Тэгээ 3 цаг маань тус бүр 30 минут 6 сэдвээр бичгийн шалгалт өгнө. Тэгэхээр 30 минутанд бичнэ гэхээр арай богино юм бичнэ. Нэг А4 л юм бичнэ. Монголын хуульчин шалгалт нэг бодлогыг 3 цаг боддог. Гэтэл энд болохоор 3 цагт 6 хичээлээр тус бүр 30 минутаа зарцуулаад бичдэг. Энэ нь 30 оноо. Дараагийн 3 цагийн бичгийн шалгалт нь арай өөр. Ийм хавтас тэрэг шиг юм өгчдөг. Хууль нь юу юм? Ашиглах шүүхийн шийдвэр нь юу юм? Араас нь нэг юм одоо нэг юм өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ярьж байгаа ийм утасны ярианы копи бичвэр гэх нэг юм монголоор бол нэг юм хавтас тэрэг 20 орчим хуудас хавтас тэрэг өгөөд тэрийг уншаад одоо надад манай өмгөөлөгч ч юм уу те манай шүүгч ч юм уу би нэг өөрийгөө өмгөөллийн туслах байлаа гэж бодоход тэр өгсөн даалгаврын дагуу би ингээд яг ингээд хүссэн юм ингээд бичдэг илүү тийм өмгөөллийн практик тийм чадвар шаардсан. Гэхдээ бодлого биш те. Бодлого биш. Нэг шинэ хууль бодохгүй өөрөө хуулийг бодохгүй бичих нь чухал ахгүй одоо дадлага гэх юм уу. Тийм юм цаг хугацаар 2 ширхгийг бичдэг. Тэр нь 20 оноо арай бага оноо. Тийм байна. За тэгээд дараагийн 2 дахь өдөр нь 100 тестийг 3 цаг амраад 100 тестийг 3 цаг гэж 200 тестийг 6 цаг өгсөн. Тэр одоо хамгийн хүнд бие махбодын хувьд бол бүр ингээд шатдаун болох тэр юм байсан. Окей. Энд чинь хэдэн хувиар тэнцвэ? 66 хувиар тэнцвэ. За. Нууц ушвал хэдэн хувиар тэнцсэн? Би ингээд яг ингээд шалгалтын хувиар сая 11 сард төхөөд гарсан л та. Тэгэл яг төхөд ирэх тусам л ингээл миний нөгөө яасан бол хүлч нь өсвөл яг нөгөө нэг яж чад 66 юм. 60 л би хийцэн баха гэж бас дотроо жоохон бодоод байгаа байхгүй 66 арай өндөр юм аа гэд бодоод л яваад исэн. Тэгэл нөгөө хүсэн хүлээсэн хариу гарсан. Тэгээд хариугаа ингээд пропорцлоод үзэхэд 74%-аар тэнцсэн. Зөндөө илүү гарсан биш те. Тийм тэгээд өөрийгөө жоохон доогуур үлдсэн байсан биш үү? Тийм. Тэгэл яг барьцгүй штэ тийм ээ. Шалгалт өгнө гэдэг чинь миний хувьд бас тийм хүсээд авах зүйл биш. Сэтгэл зүйг бас аюух урддаг. Тийм сонирн болгодог зүйл юм аа. За тэгээд нэг тодруулаад хэлчихэд Нью-Йорк мод би бол хараахан хуульчнаас болоог байгаа. Шалгалтаа болгосон. Шалгалтаа өгсөн. Энэ шалгалт нь 3 шалгалтнаас бүрддэг. Нэг нь болохоор хуульчин ёс зүйн шалгалт. Нөгөөдг нь болохоор яг юм uniform bar гэсэн ингээд 50 мужид ингээд нийтлэг байдлаар өгдөг шалгалт байхгүй юу. Тэгээ би тэрэндээ тэнцэж байгаа. Одоо надад би эндээ тэнцчихээр одоо би Нью-Йорк мужийнхаа яг тэр мужидаа хэрэглэгддэг хуулиар шалгалт өгөх бас юу надад үлдчихэд байгаа. Би одоо 12 сарын 18-нд өгч байна. Бэлдэж байгаа юм уу? Тийм. Тэгээ тэрийг одоо онлайнаар өгч болж байгаа. Маш их даваа талтай. Ер нь Нью-Йоркчууд ер нь яасан сайхан хүмүүс вэ? Тий. Аха. Одоо тэр миний тэр 100 өгсөн шалгалт чи ер нь бол 50 мууч юм нийтлэг хамгаалалтыг өргөн хүрээнд өгдөг байхгүй. Одоо болохоор зөвхөн мууч дээр төлөх болохоор бас барьцтай, суурьтай байгаа. Тэгээд яг яахыг мэдгүй. Дан кестад юу? Аа, тэр бол зөвхөн хөрхөн тест, харьцангуй хөнгөн тест байгаа. Тэгээд тэнцэнэ гэж найдаж ийн. Тэгээд байсан чи яах вэ? Тэгээд болог байгаа. Гэхдээ хамгийн том хэсгээ бол давцсан байна тий. Ийм пробоно үйлчлэх шалгуур илээ. Бас уу? Тийм 50 цаг. Дээрээс нь тэр нь яхан заавал Нью-Йорк юм уу? Монголдо байж болох юм. Заавал Нью-Йоркийн иргэнд чиглэсэн юм билээ. Монголд байгаа Нью-Йоркийн үнийг олоод энд жоохон тусч болох аа. Яах вэ? Бодож байгаа. Тэгээд дээрээс нь registration fee гэж жилд 2 жил тутам бас мөнгө өгөөд төлдөг юм билээ. Би ч одоо айхтар орлоготой болоогүй ирнэ өрөнд ороод эхэлсэн.
Гэхдээ ер нь бол одоо яг энийг ингээд яг бүтэн хийх үгүй юу гэдгээ бас яг эд бол бодож байгаа юм те. Саяны сүүлийн нэмэлтүүд бол те. Нэмэлтүүд. Тэгээ энэ чинь айгүйх процесстэй юм байна гэдгийг эхлээд энэ шалгалтанда тэнцсэний дараа л хүн чинь бодож эхэлд юм байна шүү дээ. Нөгөө тэнцэхгүйгээ мэдэхгүй яваад тахаар. За ингээд өнөөдрийн маань дугаарт маш сонирхолтой хэсэг байлаа. Аха. Тийм. Гэхдээ хоёулаа мэргэжил ижилхэн болохоор ч тэгсэн юм уу? Айгүй сонирхолтой хэсэг байлаа. Судалгаагаар бол манай Монголын залуучууд 15-аас 35 насны залуучуудын маань дунд бол хамгийн өндөр хувьтай байгаа хүсэл мөрөөдөл бол гадаад улс оронд сурах гэдэг ийм судалгаа байгаа. Тийм учраас бид нар энэ подкастын дугааруудыг босрол руу чиглүүлж хийж байгаа. Тэгээ өнөөдөр цаг зав гаргаад бас өөрийнхөө амьдралын сүүлийн одоо 5 жил зориулж маш хичээж цаг гаргаж ажилласан энэ хоёр улсын магистр хамгаалсан, нэг улсын баарын шалгалтанд тэнцсэн энэ тухайга мэдээлэл болгож хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд яг би бол ингээд Эрдэнэ жимгийнхаа ярианаас сонсоход бол ингээд амар за би өстө яг ингээд энэ төрнээ гэдэг амар том зорилго тавиал тэр лүгээ өөрийгөө өдөржин хурцлахаас илүү за би яг энийг сайн хийчихье гэдэг ийм step by step ингээд шийдээ тэгээд нэг дараагийн нэг зорилгоос дараагийн зорилго төрөөд ингээд тэгж явсаар хагаад өнөөдөр бол бас одоо 30 баг хүрээгүй энэ насан дээр бол үнэхээр бас үеийнхэн дундаа гоё сонирхолтой тийм намтар түүхийг бүтээсэн байна. Маш их бахархаж байна. Тэгээ одоо энэ подкастын маань үзээд бас олон хүүхдүүд залуучууд бас чамаар бас бахархах болов. Тэгээд бас яг энэ замаар явах юмсан гэж бодох болов гэж бодож байна. Тэгээ гол угаасаа подкастын маань зорилго энэ. Тэгээ цаашдынх нь карьер, ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн маань подкастын хүрээд өндөрлж байна хүмүүсээ дараагийн дугаарт бид бас сонирхолтой зочныг өргөх болно. Тэгээ гадаад улсад сурахын тулд мэдээж хилээ сайн зурах, өөрийгөө зориулах, хичээл зүтгэлтэй байх, сахилга баттай байх гэдэг олон зүйл одоо шаардлагатай байна гэдгийг энэ ярилцлагаас та хэд маань ойлгож авсан байхаа гэж бодож байна. Баярлалаа.